Монголын ард түмэн Нямбаатар шиг ийм мини дарамгуулагчийг зөндөө харж байсан. Бүгдийн цаг хугацаанд нь буулгаж байсан. Бид нар бүгдөө буулах болно. Тэрийг зүгээр хүлээгээд л байж гэж хэлмээр байна. Энд л одоо тий даваадлаа даргалт энэ баримт нь байна л гэж гартаан барьчаад байгаа боловч бид нар хайгаад энийг болохгүй. Бид нар үзмээр байна. Өөрөөр хэлбэл аль ч төсөл дээр аль ч ийм томоохон тий хэдэн зуун саяын төсөл энэ чинь яригдэж штэ. Энэ дээр нийгмийн зөвшөөрлөл гэдэг юм байх ёстой буюу эхлээд ард иргэдэд танилцуулдаг тий. За захиргааны ерөнхий хуулиар за олон нийтийн юу хэлээ тэр хууль эдрээр болвол иргэдээс бүр төвөрлөлттэйгээр зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ хоёр ажил аль нь чигдээгүй. Тэгэхээр бид нар хартахаас ушаах юм, гомдохоос ушаах юм, жигсахаас ушаах юм. Ийм л байна. Ерөөсөө усны газраас авах хөстэй суур зөвшөөрөл юм аваагүй ажил нь эхэлсэн. Одоо болтол яв ажлын 6 ч өгөөгүй байгаа. Ийм л төсөл байна шүү дээ. Тэгээд бүх юм нь алга шүү дээ, тийм. Гэхдээ энгийн ахтаа амрагсаа давгаа өөхөд дарга гэрээс ахуулаад бүх төрлөөр нь үдчихээн. За та бүхэн харж байгаа бол өчигдөр бол ардсан нам ингээд ийм бүлгийн уулзалт хийнэ гэдгийг харангуйта бүгд итгэвчсэн хэд хоног гарч ирэхгүй байсан. Нөгөө даваа далаач үсрээд гараад ирсэн, нэмд орчиж үсрээ гараад ирсэн тийм үү. Өөрөөр хэлбэл эдгээр одоо бүр байр цаалд сандарж байгаа юм шиг байна. За тэр үтэл Цэнгүүн гишүүн, Баярмаа гишүүн өөрсдийнхөө нийгмийн сүлжээн дээр энэ мапантын төслийг одоо болио зогсооё гэсний төлөө элдв нэгээрээ дуудалж хараалгуулаад байж байна. Одоо дараа өөр ямар гишүүний төслөө болио гэж асуулга тавих вэ? Асуулга тавьсан жирийн иргэн мөнх эрдэн намааг битгий хэл ард түмний төлөө улсын хурлын гишүүнийг хүртэл элдв нэгээр нь доромжил дооёолж хачин юм эвлүүлж ингээд цацчихлаа та бүгдөө харж байгаа. За та бүхэн өөрсдөө хэвлэлийнхэн дотроо нэг юутэй байгаа тийм нэг янз бүрийн нэг яриа яваад байгаа. Тэрийг ч гэсэн надаар хэлүүлдэггүй сонсцсон баг. Хэн ирж бидрийг сурвалжлаад байгаа вэ? Хэн ирэхгүй сурвалжлахгүй байгаа вэ гэдэг дээрээс л эн чинь ус тосороо ялгарч л байгаа юм зүйл шүү дээ. Нөгөө хоёр эрдэмтэн чи хоёулаа ирцэн байгаа. Та хэд барьж аваад асуугаарай. Нөгөө од хоёр чил нэгэл ярамгийн гүүрэн дээр ингээд савчаад байсан төслөөс нь л татаж авчираад л гаргаж ирж байгаа зураг шүү дээ. А би тэр сая Алтан цул гэдэг одоо даргыг гуйсаар яваад яг энэ хилцүүлэг эхлэхийн өмнө тэр хүнд үзүүлэхгүй байгаа байгаль орчных нь үнэлгээг авч үзсэн. Би ерөөсө хоёр л юм харахыг хүссэн. Нэг нь бол соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ийм том төсөл эхлэхээс өмнө соёлын өвөө өөрчлөсөн хайгуулыг палеонтолог, археолог, угсаатны зүүн байгууллага хийлгэсэн байх хэрэгтэй. Тэр байна уу гэсэн чинь соёлын өвөө үнэлгээ хийлгэсэн чинь 5 мөр өгүүлбэр байна лээ. 600 сая долларын төсөл хэдүүлээ ярьж байгаа шүү. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ байна уу гэсэн чинь 2 нүүр юм байлээ. 600 сая долларын төсөл 2хан нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байдаг юм уу? Тэ? Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг нь та хэд ойлгож байгаа. За байгаль орчны талын харьцангуйд би тийм мэрэгчлэлтэн биш учраас манай байгаль орчны мэрэгчлэлтэнгүүд бол яах вэ гэдгийг бол бүгдийн сайхан та хэдэд тайлбарлаад өгөх ямар байх ёстой. Түрүүн би хэллээ шүү. Тэ? Хөдөлгөөн албан ёсоор буюу маршлын гүүрэн дээр өнгөрсөн хагас санд 3 сарын 15-нд жагсаж эхэлсэн. Гэтэл энэ төслийн тэ байгаль орчных нь үнэлгээ нь албан ёсоор 3 сарын 19-нд баталгаажсан буюу албан ёсныхоо үнэлгээг баталгаажуулахаас өмнө яасан бэ? Нөгөөдлийг чи ажиллаа эхлүүлээд ингэ явцсан байгаа. Ийм дүр зураг үүсэж байгаа.